байрны гишүүдийн энэ өдрийн амар гондоо гинэ. За тэгэхээр энэ ажлын хэсэг маань бас сайн ажиллаж ер нь бол манайд бас тулгамж байгаа асуудлыг шийдэхийг зорьсон ийм саналын төсөл оруулж ирж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн бас энэ засгийн газрын чиглэх тухай тогтоолын төслөөр дурдсан энэ хуулийн өөрчлөлтүүд нэлээд байна. Ялангуяа танилцуулга дээр дурдгдсан тэр санхүүжилт татврын бодлогоор дэмжлэг үзүүлэх гэдэг бол дандаа хуулиас одоо өвчин төвлөр мөрдөгч байгаа хуулиас давсан ийм чиглэл зохицуултууд байна. Тэгэхээр санал тогтоол дээр нөгөө чиглэл өгөх тухай санал дээр энэ хууль эрх зүйн орчныг эхэлж оруулж ирэх гэдэг дээр бас нэлээд фокуслох зүг баг. Тэгэхгүй бол засгийн газар бол одоо их хурлаас баталсан хуулийг л дагаж хэрэгжүүлнэ. Тэр утгаараа тэрийг давсан юм өгчүүлөө энэ чинь хуулиас давсан байна гэд энэ тогтоол маань одоо хэрэгжихгүй байх ийм одоо шалтгаан болчих вэ. Тийм учраас энэ засгийн газраас санхүүжилттэй холбоотой энэ хуулиудыг оруулж ирэх гэдэг дээр төсөл оруулж ирэх. Ягаад гэвэл тэр чинь нөгөө мөнгө санхүүтэй холбоотой хуулийн төслийг бол засгийн газраас оруулна шүү дээ. Тэрэн дээр илүү фокусдул зүгээр юм шиг санаа байна. За хоёрт нь бол яг тогтоолын төслөөр дурдсан танилцуулган дээр алга байна. Ер нь бол энэ бүсчилсэн хөгжлийн зарчмаа нэлээд барихгүй бол Монгол улсын 330 сум за Улаанбаатар хотын одоо 150 гаруй хороо ингээд 600 гаруй субъект төр бүгдэн дээр нь жижиг тундыг одоо хөгжүүлнэ гэвэл нэгдүгürt төсөл нөгөө төсөв маань даахгүй. Тэгэхээр хэдүүлээ одоо жоохон деталь руу ороод бүсчлээд бүсийн нөгөө нэг бүсчилсэн дотроо тэр чинь тэгтээ дэргүү бас эрдэмтэн судлаачдын судалгаа гараад ирсэн байгаа нөгөө төвлөрлийн төв цэгүүд байгаа шүү дээ. Одоо нэг бүс төр ойролцоогоор 3-аас 4. Тэднэр дээрээ ер нь энэ үйлдвэрлэлүүдээ аж үйлдвэрийн парктайгаа за бусад парктайгаа одоо уйж кластер маягаар хөгжүүлэх ийм санааг оруулал яасан юм бэ? Тэгэхгүй бол хэдүүлээ жижиг дундыг дэмжиж нэгээд бүх аймагт бүх сумд хийнэ гэвэл нэгдүгээр энэ маань хаанч хүртэхгүй, хамарчгүй, амчгүй гэдэг шиг одоо ийм зүйл болно. Тэгэхээр аль нэгнээс эхлэх ёстой. Эхлэхийн тулд одоо гарааны загвар жишг ийм төслүүдийг тэр одоо бүсийн яг тулгуур төвийн одоо төвлөрлийн цэг гэж байгаа энэ хэсэг дээр турших маягаар ер нь загвар гаргаж хийвэл тэр санааг оруулбал ямар вэ гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ бүсчилсэн хөгжлийн бодлоготой маш сайн уялдуулж бүс бүрийн онцлог таарсан ийм загваруудыг туршиж магадгүй бүс бүрийн онцлог таарсан хууль эрх зүйн орчныг татврын одоо өөр одоо ийм тогтолцоог оруулах гэсэн ийм санаа оруулбал яасан бэ? Ингүүл хэдүүлээ бас нэг ерөнхийгөөс яг деталь руугаа орж ирж одоо хүмүүстэй хэрэгтэй ийм болох болов уу гэсэн ийм нэг санал байна. Тэгээ энийг бас ажлын хэсгийн гишүүд маань анхаарна үсттэй. За мэдээж тэгээд энэ дээр бас та бүхэнд дурдсан байна. Зах зээлтэй хамгийн гол нь чухал байх хэвээр. Яг энийг өгүүлэхэд манай энэ 330 сум дээр зах зээл үүсгэхэд бол нэлээ хүнд. Томхон сум дээр л үүсгэхээс биш жижиг сум дээр бол одоо хэдэн төрлийн албаагч байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний хэрэгцээг хангах жижигдүүд минут нэмж болох уу? Толго гишүүнд нэмэлт минут өгье. Тэдний одоо хэрэгцээг хангах энэ зах зээлийг аягүй сайн судалж хийхгүй бол нөгөө үйлдвэртэй зориулаад төрөөс бахан дэмжлэг үзүүлээд байдаг. Зах зээл нь байдгүй, гарсан бүтээгдэхүүнийг боловсруулж чаддгүй. Нэг бол гарсан бүтээгдэхүүн нь одоо гарч ирээд нөгөө дид үтэц зам зайнаасаа болоод ямар ч өрсөлдөх чадваргүй болчдөг ийм юм болох вэ. Тийм учраас энэ зах зээлтэй нэг холбож өгж уйж бүсчилсэн хөгжлийн тэр нэгтгэлийн төвүүдтэй уйж за мэдээж одоо хэлийн бомб гадаад худалдаагаа уйж тэгээд энэ бүс болгонд тогтсон ийм онцлогтой заалтуудыг бас нэмж оруулж өгөх тал дээр та бүхэн бас бодож үзээч гэсэн ийм одоо саналуудыг хэлэх гэсэн юм аа. Бусдаар бол одоо энэ асуудлыг барьж явж бас ингэж ажиллаж байгаад бол одоо маш их талархаж байна. Тэгээд та бүдгийн ажилд амжилт хүсье. За буяагийн тулг гишүүн санал хэллээ.